Улс төрийн боловсролын академи. Конрад Аденауэр сан. Шин сонгогч төсөөл. Монгол улсын үндсэн хууль, иргэний сонгох эрх. Сайн байцгаана уу? Би Хишигтлээ байна. Өнөөдөр бидний ярилцах сэдэв бол үндсэн хуулийн агуулга болон сонгох эрх. Засгийн эрх бүх ард түмний гарт байдаг. Яагаад та ингэж хэлхийг мэдэх үү? Үндсэн хуулиндаа засгийн эрх бүх ард түмний гарт байна гэж тунхагласан байдаг. Монгол улсын үндсэн хуулийн төслийг 1991 оны 11-р сарын 11-ний өдөр нэгдсэн бүгд наримдах Монгол Ард улсын ард их хурлын 12 дахь удаагийн сонгуулийн 2 дугаар хуралдаан 76 хоног хуралдаж 1992 оны 1-р сарын 13-ны бэлэгт сайн өдөр морин цаг буюу 11 цаг 35 минутад баталжээ. Монгол улсын үндсэн хууль бол хүний эрх чөлөөг олон улсын жишгийн дагуу хуульчлан тунхагласан ардчилсан тулгуур хууль юм. Ардчилсан нийгэмд засаг барих эрхээ хэн нэгнээр төлөөлөх боломжтой. Ийм ч хэрэг гарна. Ард түмний нэгийн хувьд таны санал ямар их үнцэнтэйг та бодолцож үзэх хэрэгтэй. Бидний саналаар улс орон ямар замаар аль тийшээ яаж хөгжихийг зөвхөн таны санал шийднэ. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг шүү дээ. Тиймээс сонгуулийн нэг толгуур зарчим бүх нийтийн байх ёстой. Энэ нь ардчлалын илрэл үйлчлэлийн хөдөлшгүй баримт юм. Бүгшин залуу баян ядуу тэнэг ухаантай гэд бид нар бүгдээрээ адилхан. Бидний санал яг тэнцүү хүчинтэй. Тиймдээ ч монгол хүмүүр тэгш эрэхтэй үүний нэг илрэл бол сонгуулийн тэгш эрх юм. Та санал өгөхийн тулд ердөө 18 нас хүрсэн байхад хангалттай. За бас нэг өөр хязгаар байгаа. Яг одоо ял идэлж байгаа биш бол. За мөн түүнчлэн сэтгэц мэдрэлийн өвчтөй биш бол та санал өгөх хэрэгтэй. Таныг саналаа өгөхөд чинь хэн нэгэн мөнгө төгрөг өгч. За мөн түүнчлэн захиргааны аргаар дарамтлж саад учруулахыг та битгий зөвшөөрөөрэй. Ийм эрх бас хинт ч байхгүйг санаарай. Чамд байна уу? Байхгүй үстэй. Та санал өгөхгүйгээ зөвхөн өөрөө шийднэ. Хинч танд заахгүй. Хэн нэгэн таны өмнөөс шийдвэр гаргахыг та хизээч бүү зөвшөөрөөрэй. Та очиж саналаа өгөхгүй бол хэн нэгэн таны оронд очиж өгч шүү дээ. Харин биш үү? Улс төрийн боловсролын академи. Конрад Аденауэр сан. Сонгуульд оролцъё. Сонгуулийн эрхээ эдлэе.